Монгол зөвлөлтийн ард түмний эвдэршгүй найрамдлын нэгэн тод жишээ нь Баянзүрх дүүргийн 61-р цэцэрлэг юм. Тус цэцэрлэг нь 1966 оны 12 дугаар сарын 26-нд ашиглалтанд орсон түүхтэй. Тухайн үедээ нийслэл хотын баруун дүүрэгт баригдаж байсан 12 дугаар микрорайоны төв цэцэрлэгийн барилгыг зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн хамт олон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын стандарт шаардлагыг хангасан барилгыг хүлээлгэж өгсөн түүхтэй. 61-р цэцэрлэг нь тухайн үедээ 280 ортой, бага, дунд, ахлах ангиудтай, 12 бүлэгтэй, бага эмчийн кабинет, дуу хөгжмийн заал зэргээс гадна нялхсыг асрах яашилтай байсан. Цэцэрлэгийг 53 багш ажилчтай байхаар орон тоог нь баталсан байдаг. (1981 онд Төв, Баян хонгор, Хинтээ аймаг, Улаанбаатар хотын Сүхбаатар, Найрамдлын районоос 2 цэцэрлэг шалгарч нийт 5 цэцэрлэг, улсын тэргүүний цэцэрлэгээр шалгарахад 61-р цэцэрлэг, улсын тэргүүний цэцэрлэг цолоор шагнуулж, Монгол улсын хэмжээнд 7 дахь улсын тэргүүний цэцэрлэг болсон юм. Түүнээс хойш энэ цэцэрлэгийн удирдлага хамт олон улсын тэргүүний цэцэрлэг цолоо хамгаалж, сургалтын үйл ажиллагаанд шинэлэг ахиц дэвшлийг нэвтрүүлсээр ирсэн. 2001 оноос эхлэн тус цэцэрлэгийн хамт олон бүтээмжийн ухамсарыг түгээн дэлгэрүүлэх, төлөвшүүлэх зорилгоор байгууллага дээрээ бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэн ажилласны үр дүнд боловсролын байгууллагаас бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэн ажилласан хамт олноор тэмдэглэгдсэн юм. Монголын боловсролын салбарт анхудаа амжилттай хэрэгжүүлсэн үр дүнгээ дүгнүүлж 2004 онд ерөнхийлөгчийн нэрэмжит бүтээмжийн шагналыг боловсролын байгууллагаас анхудаа хүртэлээ. Улсын тэргүүний 61-р цэцэрлэг нь бүгд найрамдах Японы улстай 15 жилийн өмнөөс хамтын ажиллагаагаа эхлүүлж, хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулан, багш ажилтнуудыг чадахжуулах олон ажлыг дүүрэг нийслэлтэйгээ хамтран зохион байгуулсаар ирсэн. 2014 онд Япон-Монголын цаасан урлалын багш нарын симпозиумыг амжилттай зохион байгуулсан. Гар урлалын чиглэлээр багш хүүхдүүдийг хөгжүүлэх, Японы цаасан урлалын дугуйланд хичээллүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, гарын авалгаар хангаснаар багш хүүхдүүдийн гар урлалын ур чадварт ахиц дэвшил гарсан юм. Би 2010 оны 6 сард 61-р цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон ирсэн байгаа. Цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож ирэнгүүтээ Японы цаасан урал буюу оригами төрийн бас байгууллагт багш нараа гишүүнээр элсүүлээд манай өөрийнхөө байгууллагыг Япон-Монголын найрамдлын нийгэмийн гишүүн байгууллага болгож ингэж үйл ажиллагаанд нь оролцож ирсэн. Тэгээ хамгийн анх 2011 онд бид нар цаасаар урлахгүй гэсэн юм цаасан урлалын үзэсгэлэнг зохион байгуулж 64-р цэцэрлэгийн багш нартай хамтарч мөн дээрэс нь манай оригами төрийн бас байгууллагт Баянзүрх дүүргийн болон бусад дүүргийн маш олон цэцэрлэгүүд гишүүн байгууллага байдаг. Тэд нартайгаа хамтраад хамгийн анхны үзэсгэлэнгээ тэгж гаргаж ирсэн. Япон улстай тогтоосон найрсаг хамтын ажиллагааны бас нэгэн томоохон ажил нь өвсний үндэс хөтөлбөр юм. Цэцэрлэгийн барилга олон жилийн насжилттай, засвар үйлчилгээ хийгдээгүй улмаас сургалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай байлаа. Харин 2018 онд өвсний үндэс хөтөлбөрт цэвэр бохирусны шугамшилжийг солих 130 сая төгрөгийн өртөг бүхий төслийн материалыг оруулсан байдаг ч COVID-19 халдварт өвчний үед намжиж 2023 онд дахин төсөл бичиж Баянзүрх дүүргийн боловсролын хилцс, Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр 1 тэрбум 62 сая гаруй төгрөгийн төслийн шалгаруулалтанд тэнцэж, иж бүрэн засварын ажлыг эхлүүлээд 2025 оны 4-р сарын 11-нд хүлээлт өглөө. Иж бүрэн засварын ажлын зураг төслийг 108 компани гаргаж, Баянзүрх дүүргийн худалдаа авах ажиллагааны албан тендер зарлагдан хүслийн дээж компани шалгарч гүйцэтгэгчээр ажиллалаа. Манай цэцэрлэг бол 1966 онд байгуулагдсан нэлээ хуучирсан барилга байшин, дотоод үйл ажиллагаа одоо байгаа анги танхимууд нэлээ хуучирсан засвар хийх шаардлагатай болсон. Тэгээ 2018 онд Японы элчин сайдын яамд
өсний үндэс төсөл дээр одоо төсөл бичиж оруулсан байгаа. За тэгээд тэр төслийн үйл ажиллагаа маань яг ковидын үед 19 онд ковидын үед таарсан учраас түр одоо Токиод болох хурлын түр хойшлогдоод одоо энэ мөнгөний эрхлэгчтэй манай хамт олон цаашд өргөжлүүлээд өсний үндэс төслийг амжилттай хэрэгжүүлэн дуусгасан байна. Ингээд бид нар манай байгууллагын багш ажилчид бүгдээрээ Япон, Монголын хамтын ажиллагаанд маш идэвхтэй, маш одоо сонирхолтой оролцдог. Тэрний үр дүнд ч гэсэн бид нар Японы иргэдийн татвар төлөгчдийн мөнгөөр манай цэцэрлэгийн дотоод болон гадаад орчин маш сайхан болсонд талархаж баярлаж байдаг. Цэцэрлэгийн иж бүрэн засварын ажлыг гүйцэтгэгч 108 компани нийгмийн хариуцлагын хүрээнд цэцэрлэгийн төв хаалганы угтах хэсгийн засвар, ангиудын агаржуулалтын хоолойн засвар, ангиудын аваарын хаалганы засвар, ангиудын хувцс өрөөний засвар, хаалганы довжооны засвар, ажилтнуудын ариун цэврийн өрөө, ажилтнуудын усанд орох өрөөг тус тус засварлан хийж гүйцэтгэлээ. Миний 5 хүү энэ 61-р цэцэрлэгт сурч боловсрсан. Би өөрөө энэ ч 3 үеэрээ амьдраад би бас өөрөө энэ цэцэрлэгт хүмүүжж исэн. Тэгээд 60 жилийн хугацаанд энэ их том бүтээн байгуулалтыг анх удаа хийгээд сайхан болгож байгаа эцэгхийн зүгээс баяртай байгаа. Баянзүрх дүүрэг нь 2024 оныг хүүхдийн хөгжлийн жил болгон зарлаж, цэцэрлэгийн гадна тоглоомын талбайг 35 сая төгрөгөөр шинжилэн засварлаж, бяцхан иргэддээ хөрөнгө оруулалтыг хийлээ. Манай цэцэрлэг нь Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын захиалгаар Япон улсын засгийн газрын буцалгүй тусламжийн хүрээнд өвсний үндэс хөтөлбөр одоо хэрэгжин түүх 59 жилийн насжилттай цэцэрлэгийн маань 70%-ийг одоо засварлан шинжилсэнд маш их баяртай байна. Хүүхдүүд маань орчин үеийн стандарт нийцсэн тоглог орчинд бол сурч хөгжих боломжтой боллоо. За бидний хүслийг хүлээн авч өөрийн одоо нүүр их хөдөлмөр одоо сэтгэл зүрхээ зориулан ажилласан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.